Сайн байцгаана уу? Бүгдээрэндээ энэ гайхалтай шинэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр би та бүхэнд би хэрхэн мөнгөтэй эрүүл зөв харилцаатай болж байгаа вэ? Би мөнгөний хязгаарлалтаа хэрхэн эвдэж байгаа вэ гэдэг талаараа та нартай үргэлжлүүлээд хуваалцъя. Яагаад гэвэл миний өмнөх оруулсан мөнгөний талаарх бичлэг маш олон хүмүүст таалагдсан байсан. Бас зөндөө олон хүмүүс над руу энэ талаар асууж, мессеж бичсэн байсан. Тэгээд энэ бичлэгийг үзэж байх юм бол таны мөнгөний хязгаарлалтанд ч гэсэн маш их туслана гэж бодож байна. Магадгүй энэ бичлэгийг зарим хүмүүс үзчихвэл би мөнгөний хязгаарлалтгүй, би мөнгөнд дургүй биш, би мөнгийг үзэн яддаггүй гэж бодож байж магадгүй. Би ч гэсэн тэгж боддог байсан. Гэхдээ бид нар даалд ухамсартаа үргэлж мөнгөний талаар ямар нэгэн хязгаарлалтыг байнга авч явж байдаг юм бэлээ. Хэрвээ хүн ямар нэгэн мөнгөний хязгаарлалтгүй байсан бол та энэ бичлэгийг хизээч үзэхгүй байгаа. Хүн болгон миллионер, биллионер, саятан тэрбумтан болцсон байж байгаа. Тэгэхээр өөрийнхөө ерөнхийдөө хязгаарлалтыг олж харах нь маш их чухал юм бэлээ. Тэгээ энэ бичлэгийг эхлэхээс өмнө би ер нь бол ингээл хүүхэд нас бүх юмаа бодоод үтсэн баггүй юу? Анх би мөнгөтэй болж байсан үеэ бодсон чинь яг би оюутан болохынхаа өмнө анхныхаа ажлыг хийж үзчихсэн юм бэлээ. Ямар ажил байсан бэ гэхээр би хятад хэл зааж исэн. Яг дунд сургууль, ахлах сургуулаа хятад хэл сураад төгссөн болохоор хүмүүст хятад хэл заагаад анх нэг сургалтын төвд багшаар ажиллаад тэгээд өөрийн гэсэн анх цалингаа авч үзчихсэн. Яг хэдэн төгрөг байсныг санахгүй байна. Гэхдээ ер нь бол 100 янз бүрийн багшлаад ч юм уу энэ тэнд орчуулга хийж өгөнгүүд энэ тэндээс л ер нь бол айгүй их надад мөнгө ирдэг байсан. Тэгээд тэр мөнгөө би өөрийнхөө гар дээр байлгаж агаад би йогны сургалтанд явж исэн. Тэр үед бас л би дасгал хөдөлгөөн, хоол зүй, өөртөө анхаарах гэдэг зүйлд үнэхээр дуртай байсан болохоор өөрийнхөө анхны цалин яг өөртөө зарцуулахаар шийдсэн. Тэгээд йогт яваад үнэхээр гоё байсан. Амьдралдаа анх удаа йогт явж үзсэн. Тэгээл зуны амралт айгүй гоё өнгөрч исэн. Тэгсэн чинь нэг өдөр манай ээж надаас чи мөнгөө яаж зарцуулсан бэ гэд надаас асуусан бохгүй юу. Тэгсэн чинь би би йоганд явж байгаа, ингэж байгаа, тэгж байгаа гэж хэлсэн чинь гинт намайг амар их загинжсэн. Уурлал. Өстой нэрээ мөнгө хамаа намаагүй үрлээ чи ингэж үрээд хата яа дин тэр мөнгийг инглээ тэглээ гээл. Тэгэд одоо хүртэл мартаагүй ботход тэр зүйл ер нь бол маш одоо хүн дээр надад буусан юм шиг байгаа. Тэгээд ер нь бол тэр үеэс хойш би бол мөнгийг ерөөсөө тийм үрж чаддгүй болсон гэж өөрийгөө боддог. Тэгээд аав ээжээсээ бол би их сургуулийн төлбөр ерөөсөө авч байгаагүй. Сургуулаасаа бас би нөгөө бага зэрэг стипенд мөнгө авдаг байсан. Дан тэтгэлэг байсан болохоор Тайванд бусад сурагчдтай харьцуулах юм бол би тэтгэлгээр сурдаг. Сар болгон мөнгө авдаг мөртлөө би үргэлж мөнгөгүй амьдардаг байсан. Надад үргэлж мөнгөний асуудал байдаг байсан. Яагаад ч юм бэ? Бүр ингээ мөнгөтэй үнэхээр хэцүү асуудалтай. Тийм болохоор би байнга мөнгөө тэгж одоо хэмнэх шаардлагатай байдаг байсан гэх юм уу. Тэгээд дундуур нь бас янз бүрийн цагийн ажил бас Тайванд байхдаа сүүлийн жилээ хийж үзсэн. Тэгээ би ингээ өөртөө үнэхээр нэг гоё гутлах гад санаж ин. Тэгээ ерөөсөө авч чадахгүй. Тийм ч үнэтэй гутал байгаагүй. Тэгээд арайч готлохгүй байгаа биш байсан л та. Гэхдээ нэг хүссэн гутлаа ерөөсөө авч чадахгүй ингээл мөнгөө цуглуулаад. Тэгээ би анх удаа дансандаа ингээ гайгүй мөнгийг цуглуулж үзчихсэн. Тэгээ ерөөсөө үрч чадахгүй. Гэхдээ тэр мөнгө байгаа зү миний дансанд ерөөсөө тогтдгүй байсан. Ямар нэгэн зүйл надад заавал тохиолддог. Нэг өдөр яасан бэ гэхээр би онгоцны плед өөрийнхөө мөнгөөр авч байгаа байхгүй юу? Монгол руу явах онгоцныхаа тийзийг тэгэнгүүтээ би тийзээ алга болгоцсон. Тэгээд би яг дахиад маш их мөнгөөр тийз авах шаардлагатай болсон. Тэр чинь бараг миний гутлын мөнгийг хэд дахин нугалчихж байгаа шүү дээ. Бараг хэдхэн сарын өмнө л тэр гутлыг үнэхээр их авахыг хүсэж байсан. Тэгээл дараа нь юу тохиолдсон бэ гэхээр Монголд очисон ч гэсэн би ерөөсөө мөнгөө маш их химэндэг, мөнгөө янз бүрийн зүйлд ерөөсөө үрдэггүй байжгаад би юм авсан ч гэсэн хамгийн хямдхны сонгож авдаг байсан байхгүй. Тэгээ онгоцныхаа тийзийг харж агаад би хамгийн хямдхан тийзийг сонгож аваад тэгээд явахаар шийдсэн чинь ямар нэгэн асуудал би юу тохиолдсыг санахгүй тохиолдоод би бас тийзээ
цуцлахаар болсон чинь хямдхан тийз байсан учраас нөхөн төлбөр ерөөсөө хийдгүү байж таарсан. Энэ бол миний санаж байгаа жишээнүүд. Гэхдээ ер нь бол ингээл өмнөх миний амьдралд ч гэсэн те би яаж ч ажил хийгээл цуглуулаад мөнгө дансанд харагдангууд л миний данснаас явцдаг ч юм уу. Ер нь бол тийм байсан чинь энэ нь би мөнгийг байгаа зү. Ерөөсөө үрж чаддгүй, эргэлдүүлж чаддгүй, мөнгө надад хизээж олдож чадахгүй гэсэн сэтгэлгээ маань миний мөнгийг надад ерөөсөө ирүүлдэггүй эсвэл миний мөнгийг ерөөсөө тогтоодгүй байсан юм бэлээ. Тэгэд энэ олон жилийн турш одоо л ойлгож эхэлж байна. Тэгээд бараг хэдхэн жилийн өмнө ч гэсэн би байнга ажил хийдэг, байнга ямар нэгэн зүйлийг хийж байдаг байсан мөртлөө ямар нэгэн зүйлийг ерөөсөө бүтээж чаддгүй байсан. За тэгээд сургалтын дээрээ би энэ талаараа ороод өөрөө юу ухаарсан, мөнгөний талаарх сэтгэлгээ, өөрийнхөө амьдралыг яаж өөрчилж байгаа гэл бүх хичээлүүдээ ороод явж байгаа хгүй юу. Тэгээд нэг миний жоохон эргэлзэжсэн зүйл юу байсан бэ гэхээр би өөрийнхөө амьдрал дээр бол энэ зүйлийг хэрэгжүүлж чадчихээн, үр дүнгийг харж чадчихээн. Гэхдээ би хүмүүст яаж заах вэ? Хүмүүс яг миний хийгсэн тасгалыг хийх болов гэсэн баг зэрэг эргэлзээ байсан байхгүй юу? Тэгсэн чинь хамгийн гайхалтай нь манай сурагчид яг даалгавраа хийгээд хязгаарлалт дээрээ ажиллаад явж байгаа сурагчид нь үр дүн гаргаад яг би бас тэгжсэн, би бас ингэжсэн, би яг энэ хязгаарлалтаа өвцсөн чинь гинт мөнгө ингээ гараад ирсэн. Мөнгөнд захиа бичсэн чинь би мөнгө олчлоо. Ингэсэн чинь би суглаанд хожичлоо. Би ч гэсэн өмнө нь ерөөсөө мөнгөө үрж чаддгүй байсан. Тэгэнгүүт миний данс эндээс ерөөсөө хитэрдэггүй байж байгаа л ямар нэгэн зүйл надад тохиолждаг байсан гэд. Тэгэнгүүт бидний тууж байгаа зүйл яг адилхан бөгөөд бид нар яг өөрсдийнхөө сэтгэлгээгээр өөрийнхөө травмагаар өөртөө ирэх зүйлийг байнга хязгаарладаг. Үнэхээр сонирхолтой нь би бас нэг зүйлийг сонсч байсан байхгүй юу. Бүр ингээд зарим биллионоор болсон хүмүүс, бүр ингээд хөгшин болтлоо ажиллаад, үхтлээ ажиллаад биллионоор болсон хүмүүс мөнгөө ерөөсөө үрж чаддгүй гинэ. Яагаад гэвэл өөрсдийнх нь бага насных нь яаж хэцүү хүн дээр ажилласан тэр бүх траума нь тэр хүний дотор суудсан байгаа учраас. Тэгээд ялангуяа Япон хүмүүс ч юм уу Япон тийм өвөө эмээнэр зөндөө байдаг гэсэн. Тэгээд тэр эд хөрөнгөтэйгөө нас бардаг гэж байгаа байхгүй юу? Ягаад гэвэл тэр травманаасаа болоод мөнгөтэй болсон ч гэсэн тэр мөнгөө ерөөсөө үрж чадахгүй. Энийг би анх сонсоод ч үлээ надад амар сонсогдчихсэн. За юу гэж тийм гэж юу байсан гэж бодож исэн чинь одоо бодоод ахад би ч гэсэн яг үнийг хэлэхэд тийм зүйлийг хийж исэн юм бэлээ. Миний дансанд аль хэдийн мөнгө харагдаад би хизээч ядуу амьдрахгүй, би хизээч мөнгөгүй амьдрахгүй гэж боддог ч гэсэн дэлгүүр оронгуудаа дандаа ингээл хямдхан байна уу, үнэтэй байна уу, ийм байна уу, тийм байна уу, тэгвэл яана, ингүүл яана гэл юмыг харьцуулж хараад хамгийн хямдхныг сонгож авдаг ч юм уу, эсвэл дандаа яана гэсэн бодлосоо болоод ерөөсөө мөнгөө үрж чаддгүй ч юм уу. Бид нар байг ийм зүйлсийг алхам тутамдаа хийж яадаг. Сая яг бичлэгээ хийжсэн чинь айгуу чухал дуудлага ирээд бүр харах болчлоо. За яг хоо эндээс үргэлжлүүлээд хийчээ. Тэгэхээр хүн өөрийнхөө хязгаарлалт дээр ажиллах хэрэгтэй, юу таныг хязгаарлаж ийн гэдгээ бодох хэрэгтэй юм бэлээ. Тэгжээж түүн дээрээ ажиллаж чадна. Тэгээд зөвхөн мөнгөний тал дээр ч гэлтгөө хүн амьдрал дээр ер нь ямар зүйлийг татмаар байна. Яг тэр зүйлийгээ хязгаарсан бодол дээр ажиллах хэрэгтэй. Жишээлбэл би ингээд зөндөө олон эмэгтэй хүмүүстэй бас харьцдаг байхгүй юу. Тэгэнгүүт зөндөө олон эмэгтэй хүмүүс эрэгтэй хүний талаар аягүй их муу бодлыг дагуулж явж яадаг. Монгол эрчүүд бүгдээрээ ийм штэ. Эрчүүд бүгдээрээ адилхан гэдэг ч юм уу. Яг энэ өөрөөсөө гаргаж байгаа энерги үгээрээ тэр өөрлөгөө ирэх хүмүүсийг хаагаад байна гэсэн. Яагаад гэвэл хүн яг өөрийнхөө гаргаж байгаа энергийн түвшинд л ямар нэгэн зүйлийг татдаг. За жишээлбэл та нар manifestation дээр бодоод үзээрэй заяа. Ямар нэгэн зүйлийг хүн бодол сэтгэлгээ бүх зүйлээрээ 4D ертөнцид бий болгоод тэр зүйлийг 3D ертөнцид татаж эхэлдэг. Хэрвээ таны бодол, таны ярьж байгаа үг бүх зүйлд чинь би баян тансаг амьдрах ёстой, тэгэх ёстой, ингэх ёстой гэсэн гайхалтай зүйл оршиж чадахгүй бол тэр зүйл хизээж таны амьдралд бийжиж орж ирэхгүй гэсэн үг. Тэгэхээр эхлээд
мөнгөтэй харилцаагаа зөв болгох хэрэгтэй. Одоо чи над руу урсаж ирж болно. Одоо аюулгүй. Одоо би мөнгийг явуулж ирсэн ч зүгээр мөнгө над руу буцаж ирнэ гэд энэ бүх бодлоо өөрчлөх хэрэгтэй юм бэлээ. Тэгээ сургалтын дээр болохоор бид нэр гүнзгий мөнгөнд захиа бичээд мөнгөний талаарх ухамсараа ойлгоод тэгээд мөнгөний талаарх энэ хорвоо ертөнцийн эргэлтийн хууль гэж юу юм, мөнгө яаж үүссэн гэд бүх зүйлийг баг багаар суралцаад явдаг. Тэгээд та нарын бас би хязгаарлалтыг айгүй их мэдмээрэн. Та нарт ямар хязгаарлалт байдаг вэ? Амьдрал дээр та нар яг юуг татаж чадахгүй байна гэдгээ бас надад доор хуваалцаарай. Миний хувьд ч гэсэн би суралцаал явж байгаа. Тэгээд бас миний санхүүгийн байдал ч гэсэн маш их өөрчлөгдөж байгаа. Өмнө нь би өөрөөсөө мөнгө гаргахтаа ч юм уу миний ингээд бүр сэтгэл дотор ямар нэгэн зүйлийг би ингээд үрчлээ гэж бодох үед хайда бид нар ингээл буруу юм аваад ч юм уу мөнгө үршингүүд ингээд сэтгэл дотор амар ингээл нөгөө хүн мэдрэмж төрөөл тэрэндээ ингээд шаналдаг штэ. Тэр мэдрэмж дээр ерөөсөө байхаа болцсон байлээ. Мөнгө нь угаасаа л эргэлтэнд байх хэвээр явах тусмаа ирнэ гэд энэ бодол дээрээ маш сайн ажиллаад явж байгаа ажилсаарч байх болно. Тэгээд эхний удаа та өөрийнхөө хязгаарлалтан дээр ажиллаад мөнгө ингээд тань руу орж ирж байгааг та мэдрэх болно. Мөнгөний блоко та эвдэлж гин гэсэн үг. Өмнө нь та мөнгийг ерөөсөө өөрлөгөө оруулж ирдэггүй, өсгдөггүй байсан бол та мөнгөнийхөө блокийг эвдэлж эхлэх үед энэ тэнд танд мөнгө гарч ирээд та тэр зүйлийг мэдэрнэ. Гэхдээ та үнэхээр баялагийг хураагаад өөртөө мөнгийг татахын тулд та өөрөө тэр мөнгийг оруулж ирдэг тэр одоо урсгал байх хэрэгтэй. Тийм болохоор бид нөр үргэлжлүүлээд хэрхэн мөнгийг татах вэ? Хорвоо ертөнцийн хуультай нийцүүлж яаж мөнгийг өөрлөгөө авчирж ирэх вэ? Хийж байгаа зүйл, ярьж байгаа үг те бүх зүйлээ яаж мөнгө болгож эргүүлэх вэ гэдэг талаар үздэг байгаа. За тэгээд энэ бичлэгний бүр ингээд чанар нь муудаад бүр болохоо байлаа. Тэгээд өнөөдрийн бичлэгийг үзсэн та нартаа үнэхээр их баярлаа. Дараагийн бичлэгээр дахиад уулзлаа. Түр баяртай.